Free Market Academy зуны сургалт. Хавай номхонлог сургуулийн профессор, хувь хүний эрх чөлөөний олон улсын нийгмийн ерөнхийлөгч Ken Schooland. Юу болж байна гэж бодож байна. Төрийн дахин хуваарлалтад ямар асуудал байна вэ? Та нар бүгдээрээ сэтгэл хангалуун байна уу? Яагаад? Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн хамгийн том асуудал нь бусад хүмүүс чамд юу хэрэгтэй, юу тохирохыг шийддэг. Харин зах зээлийн эдийн засагт чи өөрөө юу хэрэгтэй байгаагаа шийднэ. Кенс болон бусад бүх эрдэмтэд баян хүнээс авч ядуу хүнд өгөхийг зөв, илүү шудраг гэж үздэг. Үүний жишээ болгож Лорензийн мөрөө гэдэг графикийг үзүүлье. Босоо тэнхлэг нь орлогын хувь, хөндлөн тэнхлэг нь хүн амын хувийг харуулж байна. Та бүхэнд $100,000 цалинтай яг ижилхэн ажлыг санал болгоё. Энэ өрөөнд байгаа бүх хүн яг ижилхэн ажилтай бөгөөд ижилхэн орлоготой. Тэгвэл хүн амын 25% нь орлогын 25%-ийг эзэлнэ. Хүн амын 50% буюу 2 игнэ нийлээд энэ өрөөний нийт орлогын 50%-ийг бүрдүүлнэ. Хүн амын 100% нь орлогын 100%-ийг бүрдүүлнэ. Бүгд ижил орлоготой энэ үйл явцыг орлогын төгс тэгш хуваарлалт гэж нэрлэдэг. Өчигдөр энэ хүн маш сайн дуулсан учраас биеийн залууд $250 сая цалинтай ажил санал болгож байна. Харин бусдад нь юу ч төлөхгүй. Түүнээс бусд нь ямар ч орлогогүй болно гэсэн үг. Тасаргай зураас энэ өрөөнд байгаа хүмүүсийн 25%, 50%, 75%, 99% нь ямар ч орлогогүй байгааг харуулж байна. Харин энэ хүн орж ирснээр 100% орлоготой боллоо. Харин энэ ташуу зураас бол орлогын төгс тэгш хуваарлалт буюу хөмбөр тэнцүү орлоготой байгааг харуулж байна. Харин доод талын зураас бол орлогын хамгийн төгс тэгш бус хуваарлалт буюу нэг хүнд бүх орлого төвлөрч байгааг харуулж байгаа юм. Дэлхийн ямар ч улсад орлогын төгс тэгш хуваарлалт юм уу, орлогын тэгш бус хуваарлалт байдаггүй. Бүх улс энэ хоёр зураасны дундуур байдаг. Кенс энэхүү мөрийг аль болох төгс хуваарлалт руу дөхүүлэх гэж оролддог. Тийм учраас их орлоготой хүнээс авч бага орлоготой хүнд өгөх нь зөв гэж үздэг. Дэлхийн ихэнх хүмүүс ч энэнтэй санал нэгддэг. Ихэнх эдийн засагч, улс төрчид, сонгогчид тэгж боддог учраас тухайн засгийн газрын хүн нэр хүндтэй болдог. Хэрвээ илүү орлоготой хүн өгмөөргүй байна гэвэл тэр нийгэмдээ муу хүн болж хуурдаг. Хэрвээ энэ хоёр хүн сонгуульд өрсөлдвөл хүмүүсийн дуртай зүйлийг ярьж байгаа хүн бусдын дунд нэр хүндтэй болж харин эсвэргүүцсэн хүний сонгогдох магадлал буурна. Тэгвэл тэр муу залуу сайн залуугийн эсрэг 3 шүүмжийг хэлж болно. Нэгт практикал буюу эрх мэдлийн шүүмж. Хоёрт хүмүүнлэг буюу бүтээмжийн шүүмж. Гуравт философи буюу ёс суртахууны шүүмж. Эрх мэдлийн шүүмжлэгчийн хувьд хэн нь илүү улс төрийн эрх мэдэлтэй вэ? Ядуу хүн үү, баян хүн үү гэж асуудаг. Ядуу хүн баян хүнээс илүү улс төрийн эрх мэдэлтэй гэж бодож байгаа нь гараа өрг. Баян хүн ядуугаасаа илүү улс төрийн эрх мэдэлтэй гэж бодож байгаа нь гараа өрг. Ихэнх хүмүүс та нартай санал нэг байдаг. Гэтэл нэг асуулт гарч ирдэг. Баячууд ядуус төгөхийг хүсдэг юм бол засгийн газар улс төрчөөр дамжуулах ямар хэрэг байна вэ? Баячууд улс төрчтэй хамтарч мөнгөө ядуус төгнө гэдэг боловч яг бодит амьдрал дээр ядуусаас аваад баячуудад өгдөг. Баячууд бусдаасаа илүү улс төрийн эрх мэдэлтэй байгаа учраас хүн амын хүсээгүй зүйлийг хийдэг байна. Джонатан Гулибелийн аялал номыг бичсэн нэг шалтгаан маань энэ байсан.
засгийн газар баячуудаас нь аваад ядуучуудад нь өгдөг гэдэгч үнэн хэрэгтээ ядуучуудаас нь аваад баячуудад өгдөг. Америкийн нэгдсэн улс Хятад гээд дэлхийн бүх улс орн хамгийн дээд эзэмшигч гэдэг нэр томьёог хэрэгэлдэг. Засгийн газар бүх хүний сайн сайхны төлөө гэсэн тайлбарын дор өссөн бүхнээ авч байдаг. Ихэнх тохиолдолд тэд хүчирхэг баян хүнээс бус ядуу хүнээс авч байдаг. Жишээ нь засгийн газар хүмүүсийн амьдарч байгаа байшин эсвэл фермийн авч барилгын компаниудад сүнсэн хот босгуулахаар өгдөг. Өнөөдрийн байдлаар Хятадд 12-оос 24 ийм сүнстэй хот бий. Засгийн газар ядуусаас авсан мөнгөнийхөө бага хувийг тариаланчдад өгч мөнгө өгсөн гэж нэр зүүдэг. Хэрвээ эсэргүүцэх юм бол алдаг. Газар барилга барих бүх хангамжууд ядуучуудаас гардаг гэсэн үг. Өчигдөр би та бүхэнд худалдааны хориг саадын талаарх жишээг танилцуулсан. Худалдааны хориг саадын үр дүнд баян хүнд бүх ашиг очиж, харин хэрэглэгчид 5 дахин үнэтэй хүнс, хувцас хэрэглэх болдог. Энэ нь нэг талаараа хэрэглэгчдийг хохирож, нөгөө талаараа баячуудад баялаг өгч байгаа юм. Америкийн нэгдсэн улсад сахар 20 цент байдаг бол бусад газар 5 цент байдаг. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад сахарыг 4 дахин үнэтэй худалдаалснаар ард иргэдээ бусад орны иргэдээс 3 дахин ядуу болгож байна. Америкийн нэгдсэн улс болон Европт хүнсний барааны үнэ өндөр байлгахын тулд засгийн газар нь хүнс худалдан аваад устгадаг. Европт татаас маш өндөр байдаг. Ялангуяа үхрийн татаас маш өндөр. Үнэн дээр үхэр болгоныг 1-р зэрэглэлийн онгоцоор дэлхийг тойруулахад хангалттай тийм хэмжээний мөнгийг татаас болгон өгдөг. Түүнчлэн баян орны засгийн газрууд улаан буудай, эрдэн шиш зэрэг хүнсийг худалдан авчгаад эргүүлэн тусламжийн хүнс болгон тараадаг. Ингэснээр ядуу орны бизнесмэнүүд бүтээгдэхүүнээ дотооддоо зарах боломжгүй болж бизнес нь нурдаг юм. Ядуу орны иргэд ган эсвэл ямар нэгэн байгалийн гамшиг болсон үед хүнсний тусламж авахдаа дургуутсдаг бай. Гэвч баян улсууд тухайн тусламжаа байнга илгээсээр байдаг. Ингэснээр тэд өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг зарж чадхаа болдог. Ядуу орны тариаланчид Америкийн нэгдсэн улсад сахар, гурил зарыг гэдэг хүсэлт тавьдагч Америкийн нэгдсэн улс дургуутсаж үүний оронд үнэгүй сахар, гурил өгье гэж хэлдэг. Ийхүү тариаланчдын аж ахуй бүрэн сөндөг. Хэрвээ ядуу орны тариаланчид өөрийн тариалсан бүтээгдэхүүнээ Америкийн нэгдсэн улс эсвэл өөр хөгжингүй оронд зарж чаддаг байсан бол бүх тусламжийн хүнснээс 3 дахин их хэмжээний мөнгө олж чадах байсан. Мэдээж тэд зарж чадахгүй учраас өлсгөлэн ядууралд ордог. Эцэстээ өлсөж өгөх эсвэл эх нутгаа орхин баян улс руу нүхээсээр аргагүй болдог. Өмнөх хичээлдэр би төмөр гурвалжингийн тухай тайлбарлаж өгсөн. Сахарын тариаланчид үнэ өсгөхийн тулд улс төрчдөд мөнгө төлдөг. Гэвч хүмүүс сахарын үн яагаад өсөж байгааг мэдэж чаддаггүй. Ингэснээр маш олон хүн ядуу хүмүүсийн мөнгө баян хүмүүст цугларч байдаг. Ядуу хүмүүсийн мөнгийг баян хүмүүст шилжүүлэх өөр нэг арга бол засгийн газар нь мөнгө хэвлэх зам байдаг. Засгийн газраас мөнгө хэвлэхэд тухайн мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар ундаг. Энэ бол долларын худалдан авах чадварыг харуулсан график юм. Доллар бол дэлхийн хамгийн тогтвортой буюу худалдан авах чадвар нь тогтвортой байдаг мөнгөн тэмдэгт юм. Харин бусад мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар үүнээс илүү унж байдаг. Энэ график дээр үзүүлсэн тэр уналтын өмнөх үед Америкийн нэгдсэн улсад мөнгө алтан баталгаатай байсан. Хадгалж байгаа алтныхаа хэмжээгээр мөнгө хэвлэдэг байсан гэсэн үг. Харин дараа нь алт мөнгө хоёрын алтан баталгааг салгаж илүү их мөнгө хэвлэх болсноор энэхүү уналт нүүрлсэн юм. Энэ нь давхар нөлөөлөлттэй байдаг. Юмны үн өсөхөөс гадна хүн амын олонхын тогтсон орлого хадгаламжийн дагаж олгосон зээлийн үнгүйдүүлдэг. Харин газар эсвэл алт эзэмшдэг хүмүүсийн хувьд өмч нь илүү үнэтэй болж ирдэг. Энэ бол санхүүгийн байгууллагуудын төмөр гурвалжин байна. Санхүүгийн байгууллагаас улс төрч, төрийн агентлагууд эргээд улс төрчид очиж байгаа тухай би өмнө нь ярьж өгсөн. Эрх мэдлийн шүүмжлэгч нар ядуу хүмүүс тусалж байна гэдэг боловч баян ядуу хүн бүрээс мөнгө авч хамгийн хүчрэг хүнд нь өгч байдгаа гэж хэлдэг. Робин Гуд киног үзсэн хүн байна уу? Робин Гуд нь Английн дээрэмчний тухай кино юм. Баян хүмүүсийг дээрэмдэж ядуус өгдөг тухай гардаг. Тухайн зохиолыг сайн уншаад үзэхэд Робин Гуд маань өөрөө баян хүн байсан байж таардаг. Хааны шийдвэрээр өмч эзэмшлийн хураагаад авчихсан хүн байдаг. Засаг баян бас ядуу хүмүүсээс ч мөнгө авдаг.
Тэд баячуудыг их мөнгөтэй гэж, харин ядуусыг сул дорой гэж мөнгийг авдаг байна. Робин Гуд засгийн газрын баян хүмүүсийг дээрэмдэж, буцаагаад ядуус тараадаг хүний түүх юм. Хоёр дахь шүүмж бол бүтээмжийн шүүмж. Бүтээмжийн шүүмжлэгчид хүмүүсээс та бүхэн энэ байшингийн өгч байгаа талд нь зогсохыг хүсэж байна уу? Авч байгаа талд нь зогсохыг хүсэж байна уу гэж асуудаг. Өгч байгаа талд нь байхыг хүсэж байгаа нь гараа өрг. Авч байгаа талд нь байхыг хүсэж байгаа нь гараа өрг. Бүтээмжийн шүүмжлэгчид хүмүүс та бүхэнтэй л адил авч байгаа талд нь зогсохыг хүсдэг гэж хэлдэг. Ингэснээр авч байгаа талын хүмүүс ихсэж, өгч байгаа хүний тоо болон авч байгаа мөнгөний хэмжээнд багасна гэсэн үг. Эцсийн эцэст бүгдээрээ л авч байгаа тал зогсохыг хүсдэг. Тиймээс төлөх талд хэнч үлдэхгүй. Хэнч төлөхгүй учраас хэнч авахгүй болно. Нийт 100 тэрбум долларын орлоготой гэж үзээд хүн амын 50% нь $75 орлоготой, үлдсэн 50% нь $25 орлоготой гэж үзье. Кенсихэн энэ бүх орлогыг дахин хуваарлаж бүгд адилхан эзэмшиж гэж хэлдэг. Харин бүтээмжийн шүүмжлэгчид Кенси хэлж байгаа зүйлийг ганц удаа л хийх боломжтой гэж үздэг. Учир нь үүнээс болж бүтээмж буурч 100 тэрбумын орлоготой эдийн засаг нь 50% уналтад орно гэж хэлдэг. Бүтээмжийн шүүмжлэгчид эдийн засгийг өсгөхийн тулд хүний хөдөлмөрлснийх нь хэмжээгээр хөлсийг олох ёстой гэж үздэг. Тэгж байх нь ядуу хүмүүст ашигтайч эдийн засгийг бүхлээр нь унагадаг учраас хэнч хожидгүй. Бүтээмжийг өсснөөр эдийн засаг $200,000 болж өснө. Ингэснээр хүн амын 50% нь $150 орлоготой, нөгөө тал нь 50% орлоготой болдог. Хэдий ялгаа ихтэй боловч бүх хүний орлого өмнөхөөс сайжирсан байдаг. Өөр нэг ашигтай тал нь баян хүмүүс илүү баян болсноор ядуус төгөх боломж нь ихсдэг. Харин ядуу хүмүүс ч өмнөхөөсөө илүү мөнгөтэй болдог учраас тусламж авах нь тодорхой хэмжээгээр багасдаг. Хүн бүр цаанаасаа хүнд туслах зан чанартай байдаг. Тиймээс энэ үед ч туслах бөгөөд хэрэгтэй байгаа хүнд нь туслах хандлага ихсдэг байна. Өмнөх байдлыг харахад орлого нь бага боловч бүгд тэгш байгаагаараа давуу. Харин сүүлд орлогын хуваарлалт ялгаатай болж орлогын зөрөө ихсснээр баян ядуугийн ялгаач их болдог байна. Та бүхэн аль нийгэмд нь амьдрахыг хүсэж байна вэ? Их орлоготой ч баян ядуугийн ялгаа ихтэй нийгмийг сонгох уу? Бага орлоготой ч бүгдээрээ тэгш байхыг сонгох уу? Эргээд эдийн засгийн чөлөөт байдлын индекс рүү оръё. Эдийн засгийн чөлөөт байдал гэдэг бол ажилсныхаа хэрээр хөлсөө авна гэсэн үг юм. Эдийн засгийн өсөлттэй орны ядуу иргэд өмнөхөөсөө ч илүү орлоготой байдаг. Харин тэгш орлоготой бол ядуу хүмүүсийн орлого нэг их өсдөггүй. Орлогын тэгш бус хуваарлалт их байлаач ядуу хүмүүст очих орлого нь хэд дахин өссөн байдаг. Бүтээмжийн шүүмжлэгчид орлого тэнцүү хуваарлалтай байсан ч ядуу хүмүүс илүү орлоготой байдаггүй. Бүтээмж дээр суурилсан тэгш бус хуваарлалт орлогын өсөлтийн чухал үндэс болдгоо гэж үздэг. Үүнийг Англи Рэндийн Атлас Ширагад эффект гэж нэрлэдэг юм. Атлантын нуруу танив зохиолыг цэнгүүн захирал орчуулж эргэлэн гаргасан байдаг. Та бүхэнд энэ номыг уншиж үзхийг зөвлөж байна. Баялаг бүтээгчид баялаг бүтээхээ зогсоовол юу болдог тухай бичигдсэн байдаг. Нэг нэгээрээ самбар дээр гарч ирээд эдийн засгийн болон хувь хүний эрх чөлөөний тестэн дээр авсан оноогоо тэмдэглээрэй. Энэ бол ерөнхий зураг. Ер нь асуултаас хамаараад зураг бага зэрэг өөрчлөгддөг. Хөндлөн тэглэг нь эдийн засгийн эрх чөлөөний зураас. Энэ нь бизнесийн харилцаа болон хөдөлмөрийн асуудалтай хэр зэрэг эрх чөлөөтэй ханддгийг чинь харуулж байна. Босоо тэглэг нь хувь хүний эрх чөлөөний зураас. Энэ нь бусадтай харилцах харилцаа болон эдийн засгаас гадуурх эрх чөлөөг чинь харуулж байна. Үүнийг ноолны чарт гэж нэрлэдэг. Либертар, популист, консерватив, либералуудын хооронд ямар ялгаа байгааг харуулдаг. Либертарчуудын хувьд хүн эдийн засгийн болон хувь хүний эрх чөлөөг хамгийн дээд түвшинд эдлэх ёстой гэж үздэг. Америк нэгдсэн улсад ийм хүмүүсийг либертар үзэлтнүүд гэдэг бол
Европт сонгодог либералууд гэж нэрлэдэг. Америкийн нэгдсэн улсад социал-демократуудыг либералууд гэж нэрлэдэг учраас либертар үзэл болон либерал үзэл нь өөр хоорондоо ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Социал-демократууд буюу либералууд нь эдийн засгийн эрх чөлөө бага байх ёстой гэдэг. Засгийн газар нь илүү удирдах хяналт тавих ёстой. Харин хувь хүний эрх чөлөө нь хангалттай төвшөнд байх ёстой гэж үздэг. Үүний яг эсрэг нь консервативууд байдаг. Социал-демократуудыг зүүнийнхэн гэдэг бол консервативуудыг барууныхан гэдэг. Эдгээр хүмүүс эдийн засгийн эрх чөлөө нь их, харин хувь хүний эрх чөлөө нь бага байх ёстой гэж үздэг. Популистууд эдийн засгийн ч хувь хүний ч эрх чөлөө хязгаарлагдмал байх ёстой гэж үздэг. Энэхүү график та бүхнийг өөрийнхөө улс төрийн үзэл бодол чинь хаана яваг харахад чинь туслана. Би бол либертар үзэлтэн. Чи өөрийнхөө амьдралыг удирдах, бусдын амьдралд оролцохгүйгээр сонголтоо хийх ёстой гэж үздэг. Ийхүү миний хичээл дуусч байна. Та бүхэнтэй дахин уулзна гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. Хавай номхон их сургуулийн профессор, хувь хүний эрх чөлөөний олон улсын нийгмийн ерөнхийлөгч Ken Schooland. Ken Schooland-ийн заасны дараа ер нь энэ эдийн засгч бас ингэж зааж болд юм байна. Ийм юм бас ярьж болд юм байна гэд. Бид нарт яг өөрийнхөө мэддэг зүйлийг үнэхээр чин сэтгэлээсээ таниулчихсан, мэдүүлчихсэн гэсэн энэ байр суурь нь болохоор яг хувь хүний тэр зан чанаруудаас нь надад тэрний илүү таалагдсан. Арга барил нь ч таалагдсан. Яг өгж байгаа мэдээлэл нь ч гэсэн яг тис ондоо мөртлөө бас яг нэр үнэн зүйл биш шүү гэж. Одоо эдийн засаг гэхээр багш нар нь өөрсдөө тэгэл үнэхээр ойлгосон ч юм уу, гүү ч юм уу эдийн засгийн янз бүрийн хүнд үг хэллэгүүд ашигладаг. Тэгэл тэрийг тайлбарлаа, тэрийг ойлгохгүй бол бараг л тэнэг мангараар нь дууддаг. Энд бол үнэхээр хүнд ойлгомжтой. Бас зөвхөн заах байгаа зүйлээ биш, яг заалгаж одоо хүлээж авч байгаа үнэ яг ямар хүн бэ гэдэг талыг нь бас бодолцсон идэх ойлгомжтой тийм заад юм болов. Одоо биднэрт Монголын боловсролын систем заадаг хичээлүүд ч юм уу тий. Татвар гэдэг ийм зүйл байдаг юм аа гэдэг. Өгөөдөө хаахаа энэ зүйлийг бүтээсэн юм аа гэдэг зүйлээсээ илүү татвар гэдэг чи ийм бас аюултай байдаг юм аа гэдэг. Бид нар заадгаараа бол татвар бол аюулгүй нийгмийг сайхан авч явах бас нэг түлхүүр болж чаддаг гэж ярьдаг. Тэн дээр болохоор татвар гэдэг маань өөрөө нэг талаараа тийм ч юм уу тий. Ийм болохоор ийм байдаг юм аа гэдэг талаасаа юмыг олон талаас нь харах тийм өнцгүүдийг бий болгож байгаа гэж харж байна. Эдийн засгаар сурдагч бай, сурдагч бай ер нь бол ямар ч хүмүүс эдийн засгийн анх шатны боловсролтой байх хэрэгтэй. Тэр нь яагаад юм чухал юм гэхэд ядаж өөрхөн улс орнд юу болоод байгааг ойлгох хэрэгтэй. Монголын залуучуудад бол тийм мотивац амар дутдаг. Энэ сургалтын талаар ер нь бол анхны ингээд хүлээлтээс ер нь бол амар өндөр байгаа. Төсөөлөл бол амар өөр байлаа. Дандаа ингээд үеийн хүүхдүүдтэй тэгээд тэд нэр нь маш чөлөөтэй. Миний одоо сурдаг нөхцлөөс шал өөр айгуу гоё чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэн чөлөөтэй заана. Нэлийн их амбицтай хүмүүсийн дунд ороод ирэхээр бас нэлийн бас өөрийгөө бас өөр талаас нь харж байна. Free Market Academy зуны сургалт